тэр ингээд хаалганы ингээд хойно нь байгаа тэр муухай аимшигтай амтан цинеморолын сүүдрэн одоо сүүдрийн хөлбөртэй л гэсэн үг байхгүй юу? Энэ бас амар эвгүй санагдсан надад заяа. Цинеморолыг ингээд арай өөр өнцгөөс танихад та нарт бас туслах байх гэж бодоод аваад ирсэн. За бэжи одоохон заяа. Та нар минь яасан ч хөөрхөн юмтэй. Одоо ингээд бүгдээрээ заяа. Цинеморолын талаар сонсцгоё. Та нарынхаа өсөлтөөр бэлдээд ирсэн байгаа шүү. За аяа минь. За ингээд цинеморол чинь нь штэ сахиусны тэнгэр байх боломжтой заяа. Яагаад гэж вэ? За түүний жижиг цагаан зөөлөн харагдах биеийн үүлэн дээгүүр нисэх чадвартай зэрэг түүнийг тэнгэрээс унсан сахиусны тэнгэр хэмээн таамаглахад ихээхэн юм болдог гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ түүний чих нь ид чидтэй хамааралтай гэж байгаа заяа. Яагаад ид чидтэй хамааралтай байдаг талаар нь одоо ярьж өгье. Түүний чих нь түүнийг дан ганц нисүүлэх бусад хүмүүстэй аз жаргал түгээх хүчтэй хэмээн үзэгчд итгэдэг. Мөн чих нь их хүчтэй ба өөр ертөнцтэй холбоот барих үүрэгтэй гэж зарим үзэгчид таамаглал дэвшүүлдэг байна заяа. Ер нь бол ингээд боддоо энэ нөгөө цинеморолын юм уу том чих байдаг штеп. Том чих нь л ер нь амар ичидтэй ер нь дам хамгийн гол ер нь цинеморолын онцлог гэж хэлж болохоор байгаа байхгүй юу? Энийг уншихаар. За цинеморол нь кофений сүнс байх магадлалтай заяа. За үзэгчид түүнийг заяа кофений дэлгүүрээс гарч ирсэн учраас их гайхаж боддог байна. За яг явж гайхаж боддог вэ гэхээр штэ кофений дэлгүүрээс гарч ирсэн болохоор кофений сүнс байх магадлалтай гэж боддог заяа. Гинтгэл гараад ирсэн болохоор кофений сүнс байх магадлалтай л гэсэн үг байхгүй юу? За тэгэнгүүтээ цинеморол штэ Hello Kitty-тэй холбоотой заяа. Цинеморол Hello Kitty хоёр нь тус тусдаа бие даасан дүр бөгөөд цинеморол нь Hello Kitty-гийн ертөнцид нэгэн төрөл гэж үзэх нь элбэг байдаг. Санрогийн ертөнцид нууцлаг юм холбоо байх боломжтой гэж үздэг юм байна заяа. Цинеморолын сүүдрийн хөлбөр гэж та нар сонсч ирсэн үү? Амар сонсож байгаа. Одоо ингэж би бас тайлбарлаад өгье за. Зарим үзэгчид түүнийг эсрэг тал буюу сүүдрийн хөлбөрийг өөрсдийн зүслээр зохион бусдад түгээсэн байдаг. Энэ хөлбөр нь цинеморолын эсрэг буюу бусдаас жаргалыг нь хулгайлж авдаг заяа. Одоо ингэж цинеморол ч юм болохоор бусдад ингэж ад жаргал, баяр хөөр, эерэг энергийг тараадаг штеп. Тэнгүүд одоо ингэж фенүүдийнх нь үүсгэсэн одоо тийм цинеморолын сүүдэр нь болохоор бидний одоо ингээд ад жаргалтай байдал юм эерэг байдал эрч хүчийг нь ингээд сорж авдаг тийм дүрийг ингээд фенүүд нь ингээд үүсгэсэн байгаа байхгүй юу? Ингээд толгоондоо төсөөлж аваад энэс амар сонирхолтой үз. Яагаад ер нь юм болон төгсөж болт юм бол тийм. За тэгэнгүүтээ цинеморолын хайр дурлалын харилцаа энэ бас амар сонирхолтой сэдв шиг санагдсан байхгүй юу? Яагаад гэхээр цинеморол ер нь ингээд найз залуутай ч юм уу найз охинтой байх магадлалтай байж магадгүй гэж бодоод би судлаад үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь ингэж ийсэн даяа. Цинеморол болохоор эрэгтэй. За тэгээ эрэгтэйдээ цинеморол нь Санриогийн бүтээсэн өхөөрдөм дүр бөгөөд голчлон нөхөрлөл аз жаргал түгээх зорилттой дүр юм аа. Тиймээс албан ёсны түүхэнд бол хайр дурлалын харилцаа өгүүлэгддэг. Гэвч үстэй үзэгчд фенүүд нь болохоор түүнийг хинтэй холбоотой гэж бодож байна та нар. Ингээд нөгөө капучино штэ. Капучинотой холбоотой гэж ингэж бодд юм байна зав. Гэтэ энэ бол яг юм яг албан ёсоор Санриогоос болохоор юм хос байхгүй албан ёсоор Санриогоос бол хос байгаа гэж зарлаагүй ч гэсэн одоо ингээд фенүүд нь болохоор түүнийг капучинотой ингээд хосууд байх магадaltaй гэж бодож ингэж тэр хоёрыг холбож ярьд юм билээ. Гэл. Амттад нь ер нь цинеморол хэр дуртай вэ? Өөрөө ер нь бол амттны нэртэй хүн ба. Өөрөө бол яг амттны нэртэй байгаад байгаа байхгүй юу? Тэрээр амттад нь их дуртай заяа. Хичнээн сайн дүрч гисэндээ штэ. Жохон харамч заяа. Амттнаа хармалдаг. Ингээ хинтэй ч хуваах дургу. Цинеморол найзуудтай ч гисэндээ ингээд хуваах дургу ганцаараа л ингээл иддэг заяа. Тэгээ одоо энэ нь болохоор яг тэр нөгөө нэг юун дээрээ одоо түүхнүүд дээр ингээд амар хөвгчлөлтэй хошин байдлаар ингээд харагддсан юм байлээ. Цинеморол ер нь болохоор яг юу юм бэ гэж бас би амар боддог гэсэн байхгүй юу? Би ч нөгөө Куромиг анх хэрэм гэж боддог гэсэн гээ ярьжсэн шүү дээ. Тэгсэн чинь хэрэм биш туулаа олж исэн тий. Одоо тэгвэл би цинеморолыг болохоор туулаа гэж боддог гэсэн байхгүй юу? Тэгсэн чинь цинеморолоос туулаа биш байсан заяа. Цинеморол юу гэж эрэхтэй нохой. Нохойг боддоо та нар сонирн баас дээ. Энэ Санрогийн жоохон амьдтыг дүрслэхтэй амар за мэдгүй. Жоохон ингээд асуудалтай юм ааши.
За одоо ингээд синеморолын талаар одоо ингээд жоохон хэлцүүлчлээ шүү дээ. Тэгвэл за түүний ингээд нууцлаг ингээд гарал үүслийнхэн талаар ярьж өгье. За ингээд хүн болгоны ээж аав гэж үүдэн штэ. Одоо тэрэн шиг синеморол юу нь ээж автаа болов яг хаанаас гарталтай юм бол гэдгийг би амар сонирхсан байхгүй юу. Тэгсэн чинь ингэжсэн. Синеморол нь штэ. Тэнгэрээс нөгөө хөөрхөн чихээрээ ингээд дивж бууж ирээд яг нөгөө кафе синемоны гадаа бийжсэн заяа. Тэгээ кафе синемоны ингээд гадаа бийж ахт нь түүнийг яг ингээд нөгөө кафе синемоны эзэн нь хараад аимшигтэй өхөөрдөн маргацсан гэж байгаа заяа. Амар өхөөрдөн гэчмаар. Тэгээд хараад өхөөрдөн байдалд нь татагдаад ингээд кафенхоо ингээд бэлэг тэмдэг юу нь болгоод ингээд баг ажилд авцсан заяа. Тэгээд ингээд синеморол нь яг ингээд кафе синемоны ингээд ажилчдын ингээд хайрыг амар их татдаг заяа. Өхөөрдөн байдлаараа ингээд бийждэг амар илүүтэй дөр. Синеморол болохоор яг ингээд синемоны амт шиг яг амтдаг бийж магадгүй гэсэн. Гэтэ одоо тэрийг бас ингээд фэнүүд нь битсэн таамаг байхгүй юу? Ямар солиотой он тийм илүүтэй юм идэх үстэй. Тимстэй. Би ол идэхгүй. Та нар идэхгүй. Тийм хөөрхөн юм идэж чадахгүй үстэй. Яг тэр шиг л байхгүй юу? За тэнгүүд түүний нэрнийх нь үүсэл нь болохоор одоо сүүл нь мушгирсан заяа. Тэнгүүтээ үнэртэй нөгөө нэг синемон боб бидэж штэ ингээд синемоны үнэртэй бобтай адилхан байсан болохоор синемон рол гэж нэрлсэн заяа. Тэгээд манай синемон ролын хамгийн дуртай газар нь болохоор үүлэн дээр ингэж хөвтөх амар дуртай заяа. Үүлэн дээр хөвтөөд наранд бие гэж чийлрэх дуртай гэж байгаа заяа. Амар хөөрхөн. Гэтэ ингээд үүлэн дээр хөвтөөд наранд бие гэж чийлрэх дуртай гэсэн нэг юмнаас айдаг заяа. Юунаас айдаг гэхээр би энэ үүлнээс унжуул яана гэж айдаг гэсэн. Сонирн байгаа сте. Би энэ үүлнээс унжуул яана гэдээ уул нисэж чадна штэ манай синеморол чинь. Энэ амар инээдтэйсэн надаа. Синеморол нь одоо ингээд гадаад төрхөн болохоор юм хөшгөрсөн сүултээ юм хөөрхөн синемоны үнэртэй гэдэг жаа штэ. Тэгэнгүүт юм цагаан өнгөтэй. Тэгэнгүүт юу н хэр өнөр гэж бодож байна та нар амар инээдтэй заяа. 20 см өнөртэй. Яг юм одоо кофений аяг шиг гэж хэлж болно заяа. Кофений аягны хэмжээтэй гэхээр нь одоо бид нар ер нь бол синеморолыг ингээд тэ уулзах юм бол баг ингээд илдөөтэй байдлаас нь болоод ингээд кермалаад аваа ярьчих байгаа сте. За синеморол нь болохоор бас одоо ингээд амттнуудыг яриадсэн шүү дээ. Амт нь амар дуртай гэд. Тэгвэл хамгийн дуртай амтт нь болохоор сүү заяа. Сүүтэй боо энд амар дуртай. Одоо түүний ингээ хамгийн дуртай юмнууд нь болохоор ингээ даннаа сүү орсон байдаг. Сүүнд бол үнэхээр дуртай гэсэн. Ингээд сүүтэй боо, сүүтэй зармаг гэл тэгэл сүүтэй капучино ч юм уу, сүүтэй капучино ч юугаач яриад байгаа. Гэтэ ер нь бол тиймэрхүү юмнуудад аимшигтэй дуртай. Одоо ингээд Hello Kitty-ийн талаар би ясаа ярьсан шүү дээ. Ингээд ямар холбоотой байх боломжтой вэ гэд. За энийг бас жоохон дэлгэрүүлээд ярьчих гэж бодоод байгаа байхгүй юу? За ингээд хоёр хөөрдөм ертөнц байгаа байхгүй юу? Hello Kitty-ийн ертөнц, Cinnamoroll ертөнц амар илдүүтэй хоёр байгаа сте. Тэ бүр ингээд Hello Kitty юу Cinnamoroll уу, Hello Kitty юу Cinnamoroll уу бүр үнэхээр бүр ингээд шийтгэд хэцүү заяа. Бүр аль нь аимшигтай илдүүтэй. Хамгийн том сэтгэлтэй заяа. Hello Kitty болон Cinnamoroll хоёр нь хоёулаа бусдын ад жаргалтай байхыг ингээд зорддог заяа. Тэдний ертөнцид зөвхөн хайр болон ийдэг зам л оршдог. Ийдэг зам болон хайр хоёроор дүүрэн заяа. Үнэхээр цагаахан. Хэдийгээр тэдэнд жижигхэн өрсөлдөгч байдаг заяа. Гэхдээ Cinnamoroll болон Hello Kitty нар үргэлж сайхан сэтгэл ийдэг нөгөө нэг зангаараа ялж эерэг байдлаа түгээж байдаг заяа. Тэр хоёр бол яг одоо ийдэг эерэг бүхний сайн сайхан бүхний төлөөлөл гэж хэлж болно. Cinnamoroll нь 2001 оны 3 дугаар сарын 6-ны өдөр төрсөн юм байна. Сонирхогийн ертөнцид одоо ингээд төрөөд мэдлээд ингээд жижигхэн хөргийн юм тэр кафе Cinnamon-ы үүдэнд сууж исэн байх нь штэ. Тэр өдрөөс цаашаа ингээд нөгөө нэг хөөрхөн байдлаараа сая үзэгчдийн хайрыг булаасан. Миний ч гэсэн хайрыг булаасан. Та нарын ер нь хайрыг булаасан уу? Бас л булаасан бах тий. Ер нь угаас ийм хөөрхөн юмд хин хайргүй байж чадахын тийм үстэй. Андрогийн ертөнцид одоо ингээд хин нь хамгийн алдартай вэ гэд 2007 хамгийн одоо алдартай дүрээр нь манай Cinnamoroll тодорсон юм билээ. Гэхдээ энэ нь болохоор амар олон удаагийн давтамжтайсэн байхгүй. Би яг ингээ оныг бичих жаа марцсан байна. Уушлаарай за. Одоо хувцсны хив маяг гэдгсэн шүү дээ. Одоо ингээд Kurumi ч байсан, Melody ч байсан, Kitty ч байсан ингээд амар олон ингээд хувцстай байдаг шүү дээ. За тэгвэл манай хим болохоор яаж гангардаг талаар мэдэлцээ л да. Одоо бүгдээрээ Cinnamoroll-ийн загварын чиг хандлагын талаар ярилцъя заяа. Гангарахтаа аюу амархан заяа.
Им малгай заяа. Янз бүрийн малгай юм уу, юм баандаг юм жижигхэн хурган баандгаар ингээ гангарчдаг заяа. Тэднэр нь бүр өөрт нь амар лайтай зөгтөг заяа. Одоо ингээл нэг малгай өмсөөл бүр ямар идүүтэй юм бэ? Дахиад нэг малгай өмсөөл ямар идүүтэй юм бэ гэж бодохоор тийм аимшигтай идүүтэй. Бүр үнэхээр идүүтэй. Бүр гоо цэцлэнгийн бэлэгдэл заяа. Манай синемор олчихно. Тэр зөвхөн хөөрхөн байдлаараа бус хүмүүст ад жаргалтай өөдрөг сэтгэл урам зориг өгдгөрөө алдартай. Ганц сайхан сэтгэлтэй биш. Хүмүүст ад жаргал, идүүтэй байдал, урам зориг гэж бүх юмыг өгдөг. Би бүр яг ингээд үнэхэрийн синеморуулаас амар урам авсан энэ бичлэг хийж амар жаргаж хийж байна. Цуу ярианы талаар яриа заяа. Ингээд синеморуулын ингээд талаарх зарим фэнүүд нь би яг өмнө хэлсэн шүү дээ. Бас надтай адилхан туулаа гэж боддог байсан заяа. Гадаад төрхөөр нь бүд өгнө гэж яг энэ дээр хэлмээр байгаа байхгүй юу? Хин яаж ч харагдаж болно. Гэхдээ уг хүний мдээгүй бижиж гадаад төрхөөр нь дүнгэж бити анхны сэтгэлээр хүнтэй харьцаж аваа заяа. Синеморуулын кино байдаг. За энэ нь 2007 онд анх гарч исэн юм байна. За тэгвэл яг ингээд ямар төрөлд багтдаг вэ гэхээр анимашн төрөлд багтдаг юм байна. Тэгээ энэ анимашныг болохоор гэр бүлээрээ суугаад үзэхэд яг тохирсон анимашн. Та нар ч гэсэн яг ер нь хайж агаад олоод үзэж болно шүү. За комент дээр бас нэрээ намайг бас энэ кинон спойлер дот ч юм уу те рекап хийгээд гээд бичих юм бол би бас хийж өгч болно. Болно. Энэ кинон синеморуулын адал явдлын талаар өгүүлгээ. Энэ киногоор яг юу илэрхийлэхийг зорьсон бэ гэвэл энэ кинон болохоор хүүхэд багчуудын нүгэрлэл гэдэг ямар хүчтэй зүйл байдгийг одоо ингээд өөдрөг байх хэр чухлын гэдэг талаар өгүүлсэн кино. Ер нь ингээд бүгдээрээ амьдрал хичнээн бүр ингээд хэцүү ээж аавч нь ойлгохгүй байсан ч гэсэндээ аль болох эерэг байгаад ээж аавтайгаа ярилцахыг хичээж байгаарай заяа. Синеморуулын олон ангид богино хэмжээний зурлуудыг бүтээсэн. Эдгээр нь YouTube болон Санриогийн албан ёсны платформуд дээр гардаг бөгөөд хүүхдэд зориулсан хөгжилтэй сургамжтай түүхүүдийг өгүүлдэг. Cinemorol and Friends заяа. Түүнийг кафе Cinemond тохиолддог өхөөртөн өдөр тутмын амьдралыг адал явдлуудыг харуулт юм байна. Нисдэг чихээрээ тэнгэрт аялаж найзуудаа тусалдаг тулаар өгүүлдэг бас нэг тийм хөрхөн бас зурлууд байд юм илээ. Гэхдээ би энийг бас сайн үзэж амжаагүй л дээ. Энийг бас үзүүлээд бас ингэж яриулмаар байвал комент хэсэгт бичиж болно шүү. За ингээд синеморолын талаар хөөрхөн баримтуудыг хүргэчлээ шүү дээ. Тэгвэл одоо та нартай зориулаад заяа. Синеморолын талаар ийм аимшигын түүхүүдийг ингээд фэнүүд нь ингээд зохиосон байт юм лээ. Амар олон түүх байсан. Тэдний дундаас нэг хэдийг ингээд та нар сонирхуулах үүднээс ч ирээд ирсэн. Яагаад гэвэл ингээд синеморол ч амар эерэг юм гэрэл засруулсан дүр штэ. Тэгэнгүүт одоо ингээд фэнүүдийн зохиосон тийм аимшигын одоо цуу яриа гэх юм уу. Тиймэрхүү юмнууд нь бас сонинтэй ингээд синеморолыг ингээд арай өөр өнцгөөс танихад та нарт бас туслах байх гэж бодоод аваад ирсэн. Гэхдээ энэ гарч байгаа түүхүүд нь бүгдээрээ албан ёсны баталгаатай түүхүүд биш. Зөвхөн фэнүүдийн зохиосон түүх болохоор худлаа гэж бараг хэлж болохоор түүхүүд шүү заяа. Тэм болохоор манай синеморолыг бас муугар бодоод байваа. За одоо тэнгэр төөрсөн бяцхан сүнс гэж үздэг заяа. Түүний нисэх чадвартай тэнгэрийн ертөнцөөс ирснийг нь одоо ингэж хэлтэж байгаа гэсэн үг байхгүй юу? Бурхан болоод талигаач болоод тэнгэрт хөөрөөд төрлөө олж чадахгүй ингэж явж байгаа юм сүнс гэж ингэж үздэг юм байна заяа. Синеморолыг. Тэгээд яг яагаад тэгж үздэг вэ гэхээр одоо ингээд нөгөө түүний яг нөгөө нисэх чадвартай гэдээ ярьдаг шүү дээ. Тэгээд нисэх чадвартайгаас нь болоод яг ингэж ярьдаг заяа. Анх синеморолын гарч ирсэн кафе нь одоо ингээд хараалтай байсан гэж үздэг заяа. Синеморол тентхийн амттны үнэрт татагдаад үрд тэндээ хоригдох болсон гэж үздэг юм байна заяа. Ер нь бол ингээд амттны үнэрт хорогдсон сүнс гэж хэлж болно. Одоо тэнгэр төөрж явж байгаа гинт ингээд одоо сүнснүүд чинь үнрээр хооллдог гэж ярьдаг шүү дээ. Тийм амттны үнэр гараад тэрэндээ ингээд одоо шууд татагдаад очоод тэндээ ингээд хорогдсон гэж хүмүүс үздэг юм билий. Амар юу аазас. Ингээд цасан шуурга ингээд болсон нэг юм харанхуй шүн синеморол ингээд ганцаараа ингээд гүгээд ингээд явж исэн заяа. Тэгээ ингээд явж байгаад нэг хаалга байхаар тэр хаалга руу ингээд хүүтэн харанхуй шүн болохоор ганцаараа байсан учраас ингээд татаад орсон гэж анзаа юу. Тэр хаалга нь бүр аимшигтай эвгүй тийм хаалга байсан гэж аахгүй бүр. Тэгээд ингээд орсон чинь шууд ингээд синеморолын ингээд сэтгэл зүрхэн ингээд хуваагдах шиг болсон гэж анзаа юу. Тэршээ ороод хамгийн анх синеморол айцыг мэдэрсэн заяа. Яагаад тэр айцыг мэдэрсэн бэ гэхээр тэнд байсан найзууд нь бүгдээрээ
Синеморолын найзууд бүгдээрээ чигсэн байсан. Ингээд бүгд ингээд өгцөн байсан. Синеморол тэрийг харсан даруйдаа ингээд айгаад бүр ингээд сэтгэл зүрхэн ингээд хоёр хуваагдах шиг болоод тэр шархнаасаа болоод шууд тэндээс гүйж гарахт нь тэнд нь хамгийн анхны мэдэрсэн мэдрэмж болох айдас нь хоёр хуваагдаад тэр синеморолын сүүдрийг нь бүтээсэн гэж байгаа байхгүй. Тэгээд тэр синеморолын сүүдэр нь болохоро одоо синеморол ч юм болохоор эерэг ингээд уур амьсгал түгээдэг шүү дээ. Тэгвэл тэр эерэг түгээсэн уур амьсгалыг нь сорж авдаг. Хүнээс ингээд баяр баясгалтай энергийг ингээд сорж авдаг тийм сүүдрийг бүтээж бий болгосон гэж үздэг юм байна. Синеморолын сүүдэр нь одоо сүүдрийн холбиртой л гэсэн үг байхгүй юу? Энэ бас амар эвгүй санагдсан надад заяа. За ингээд синеморолын ингээд дараагийн түүхийг ярьж өгье заяа. Энэ нь болохоор хүчит хамгаалагч гэдэг нэртэй заяа. За энэ түүхэн дээр болохоор юу гардаг вэ гэхээр синеморол ингээд одоо ингээд төөрсөн гэж байгаа байхгүй юу? Хаа нэгтээ одоо ингээд ертөнцийн орчлонгийн хаа нэгтээ газар ингээд төөрөөд амар өлсөөд ингээд явж байгаад ингээд бас нэг юмтай таарсан гэж байгаа байхгүй юу? Юутай таарсан бэ гэхээр ингээд синеморолыг ингээд хамгаалах тийм хамгаалагчтай таарсан заяа. Тэр нь болохоор яг юм зүгээрчгүй нэг юм хамгаалагч байсан. Яг синеморол ч өөрөө амар тийм игдүүтэй төрхтэй шүү дээ. Тэр хамгаалагч нь болохоор тийм игдүүтэй төрхтэй байгаагүй гэж байгаа заяа. Ямар төрхтэй байсан бэ гэхээр одоо нэг тийм улаан үдтэй чэйжэн том гар нь одоо тийм хүйтэн заяа. Тэгсний юм жижигхэн юм өчүүхэн юм гартай тийм амьтад одоо ингээд синеморолын би ингээд чиний хамгаалагч болёо гэдэг ингээд хэлсэн заяа. Тэгээд манай синеморол ч юм болохоор ингээд өөрөө амар гинэн цагаахан дүр болохоро тэр хүмүүс зөвшөөрсөн заяа. Тэгэнгүүт одоо ингээд синеморолтой муухай хандсан ч юм уу ингээд синеморолын талаар муухай юм ярьсан хүн дээр тэр нь оройн цагаар ингээд очоод юм уу зүүдэнд нь ороод ингээд одоо синеморолыг дээрлэсэн гэх юм уу юу гэх юм бэ гэсэн болохоор ингээд зүүдэнд нь тэр хүнийг алдаг, унтжаахт нь алдаг тийм хамгаалагч нар синеморол байдаг гэсэн тийм түүх байд юм билээ. Гэтэ энэ нь бодит биш, бас л нөгөө фэнүүдийн зохиосон түүх гэдгийг бас анхаараарай. За тэгэнгүүтээ дараагийн түүх нь болохоор синеморолын хаалга гэдэг жаа байхгүй юу? Ингээд орой ингээд шилжих үед за ингээд синеморолын ингээд тэнгэрийн аялал нь дуусаад ингээд бууж ирээд гэртээ орсон заяа. Гэртээ ормогцоо тэр ингээд хаалганы нүхнээс нэгэн аимшигтай заяа. Бүр ингээд амтан гараад ирсэн гэж аахгүй. Ингээд гэртээ ороход нь хаалганы нүхнээс нь аимшигтай нэг тийм амтан гарч ирсэн заяа. Тэр амтан нь цагаан өнгийн заяа. Тэнгүүтээ нүд нь юм өргөн хоолой нь түгшүүртэй тийм байсан заяа. Тэр ингээд хаалганы ингээд хойно нь байгаа тэр муухай аимшигтай амтан синеморолд нэг юм хэлсэн гэж байгаа заяа. Тэр нь юу байсан бэ гэхээр чамайг хэн гэдгийг чинь мэднэ гэсэн үг синеморолд хэлсэн гэж байгаа заяа. За энэ үгийг сонссон синеморол одоо ингээд нэг тийм биеийн одоо ингээд бүр тэр чигтээ ингээд хүүд даагаад ингээд жирвнээд биеийн бүх өснүүд нь ингээд боссон гэж байгаа байхгүй юу. Тэгэнгүүтээ яг тэр нь ингээд үе байн синеморолыг унтжаахт нь ч юм уу эсвэл шөнөөр ингээд орж ирдэг болсон гэж байгаа. Яг тэрийг зүүдлэх ч юм уу эсвэл яг харсныхаа маргааш нь синеморол нисэх чадвараа алддаг. Яагаад гэхээр энэ түүхийг би ингэж бодсон заяа. Синеморол зүгээр л одоо ингээд фэнүүдийн зохиосон түүх шүү гэхдээ одоо ингээд өнгөрснөө нуугаад ингээд зөндөө олон фэнүүд нь синеморолыг сүнс байсан гэдэг жаахгүй. Тэгвэл өнгөрсөн түүх гэж хүн болгонд байдаг штеп. Тэрэн шиг синеморол ч гэсэн өнгөрсөн байдаг. Өнгөрснөө нуугаад яг кафе синемоны гадаа шинэ амьдрал эхлүүлэхээр байсан. Тэр өнгөрсөндөө бол бүр ингээд аимшигтай хар бараан түүхийг ингээд үлдээсэн байгаа даахгүй юу. Тэгээ тэрийгээ бүгдийг нуугаад шинэ амьдрал эхлүүлэх гэдгийгсэн чинь яг синеморолын амьдардаг байсан өмнөх ертөнцөөс нь одоо тийм одоо юм амьтад нь гарч ирээд одоо ингээд синеморолын жинхэнэ төрхөө илчлээд буцаж ир би чамайг хэн гэдгийг чинь мэднэ гэж айлгадаг болохоор синеморол ерөөсөө тэнгэр лүү гарахаа болоод хэсэгтээ ингээд айгаад айцсасаа болоод ингээд нэг тийм
дарамтанд хороод нисэж чадхаа байдаг. Одоо ингээд заримдаа ч гэсэн тэгдэг штеп. Хин нэгэн хүний ингээд цуу ярианаас болоод хүмүүс ингээд айгаад ерөөсө гатгшаа гарч чадхаа байлдаг штеп. Яг тэр хүн шиг ингээд гарч чадхаа болдог юм шиг санагдсан. Энэ яг ийм түүхүүд байсан шүү. Иймэрхүү түүхүүдтэй юм байна манай синемор олчоо. Гэтэ энэ түүхүүдийг нэг зүйлийг анхаараараа дахиад сануулчих. Бид нэр зүгээр нөгөө фэнүүдийн бичсэн түүх болохоор яг тийм үнэн бодиттой түүхүүд биш шүү заяа. Зүгээр л яг ийм тийм гэж аль бие усны мэдэгдэл байдаггүй. Гэтэ ийм дам яриа, цуу ярианууд байдаг. За энийг бас ингээд зүгээр ойлгоод сонсорой за. Тэгээд бас нэрээ лайка дараад subscribe хийгээрэй заяа. Би энийг ингээд нөгөө яриад байгаа болохоор ингээд нэг амар далжганаад байна. Амар илдөөтэй дүр ярьж байгаа болохоор намайг ойлгоорой заяа. Өөр гэж тий та нар.